Сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ математикийн хичээлээр 1000 хүртэлх тоог жижиг сурнаа. Дараах тоог хэрхэн бодсныг бүгдээрээ хамтарч ажиглая. Мандах зулай 2 сургуулийнхаа 2 3 дугаар ангийн нийт сурагчдын тоог жишжээ. 2 дугаар анги нийт 214 сурагчтай, 3 дугаар анги 157 сурагчтай. Тэд доорх байдлаар тоог жишжээ. Хэн нь зөв жишсэнийг харъя. Мандах 214 ба 157-г цифруудын жишсэн байна. 2 ба 1 гэдгийн 2 нэх, 1 ба 5 гэдгийн 5 нэх, 4 ба 7-гийн 7 нэх гэд 157 гэсэн тоонд 2 тоо нэх гарлаа гэж үзсэн учраас 157-гийн нэх гэсэн байна. Зулаа 214 ба 157-г 214-ыг нь 200-д 1 10-т 4 нэгж зарлаад 157-г 100-д 5 10-т 7 нэгж гэж зарлаад 200-т 100-д 2-ыг хооронд нь жишээд 200 нэх гэж үзсэн учраас 214 нэх гэж жишсэн байна. За, аль нь зөв юм бол? Зулаа зөв бодсон байна. Зуудлууд нь хооронд байна. За, 1000 хүртэлх тоог жишгтээ эхлээд нэгдүгээрт нь орны тоог харна. Аль олон оронтой байгаа тоо нэх байна. Улаан хавт нь 100-ыг илэрхийлнэ. Цэнхэр хавт нь 10-ыг, ногоон хавт нь 1-ийг илэрхийлж ийнэ үзнэ. За, жишээ дараах тоог 200-д 1 10-т 3 нэгж 213 болох нь. Дараагийн тоо 100-т байхгүй байна. 5 10-т 3 нэгж 53 байх нь. За, аль олон оронтой тоо нэх гэсэн учраас 200-т нэх 213 нь 3 оронтой, 53 нь 2 оронтой байгаа учраас 213 нэх байх нэ. Дараагийн тоо 413, 84 2-ийн 413 нь 3 оронтой тоо байгаа учраас 413 нэх байх нь. За, 60-с 2 оронтой байна. 172 3 оронтой байна. Тэгвэл 3 оронтой нэх байх нэ. 172 нэх байх нь. Хоёрдугаарт нь хэрвээ орны тоо тэнцүү бол 100-ийн оронд байрлах цифруудыг харгалзуулан жишнэ. 200-д 1 10-т 3 нэгж 213. Дараагийн тоо 100-д 3 10-т 2 нэгж 132. За, хоёулаа адилхан 3 оронтой тоо байгаа учраас 100-уудыг харгалзуулан жишнэ. 200-д дараагийн тоо 100-тай байна. 200 102-ийг 200 нэх тэгвэл 213 нэх байна. Дараагийн тоо харъя. 3-дугаарт нь 100-ийн оронд байрлах цифр тэнцүү бол 10-ийн оронд байрлах цифруудыг харгалзуулан жишнэ. 200-д 2 10-т 4 нэгж 224. Дараагийн тоо 200-д 3 10-т 2 нэгж 232. За, 2 дай маань хоёулаа 3 оронтой байна. 3 оронтой 100-ууд нь тэнцүү 200 200-гээ тэнцүү байна. Тэгвэл 10-уудыг харгана. Эхний тоо 2 10-т. Дараагийн тоо маань 3 10-т. 2 10 3 12-ийн 3 10 нэх. Тиймээс 232 нэх байна. Дараагийнх нь 100-д 10-ийн оронд байрлах цифрүүд тэнцүү бол 1-ийн оронд байрлах цифруудыг харгалзуулан жишнэ. Эхний жишээ 200-д 4 10-т 5 нэгж 245. Дараагийн тоо 200-д 4 10-т 3 нэгж 243. За, 2 тоо маань хоёулаа 3 оронтой, 100-ууд нь тэнцүү, 10-ууд нь тэнцүү байна. Тэгвэл нэгжүүдийг харгалзуулан жишнэ. 5 нэгж. За, 2 дахь тоо маань 3 нэгж 5 3 2-ийн 5 нэх. Тиймээс 245 нэх байна.
тоог үсэг хэрэмбээр бичээрэй. Үсэг хэрэмб гэхээр багаас нь их рүү нь бичгэнэ. За бүгдээрээ айл тоо байгаагаа харахын тулд эхлээд орныг харах нь. За хамгийн бага оронтой байгаа нь бага тоо байна. 306, 78, 524, 520, 350, 206. Хамгийн бага тоо нь 2 оронтой тоо байна. 78. За 78 гэсэн тоог олсон учраас дээрэс нь таарчин. Дараагийн тоог бүгдээрээ харахын тулд бүгдээрээ 3 оронтой байгаа учраас зууртуудаа ихлэ харгалзуулчих. За тэгвэл дараагийнх нь 206 байх нь 206-гаа дарчээ. За дараах нь зууртууд нь 2 300 300 гэсэн 2 адилхан зуурт байгаа учраас аргатыг харна. За тэгвэл тэг 5 гэсэн цифрийн 5 нэх учраас 306 нь бага байх нь. Дараа 306-гаа дарна. Дараа нь 350. За дараах нь аргатууд нь тэнцүү байна. Зууртууд нь тэнцүү байна. 524, 520. 4 нээж, тэг нээж 2-ыг 4 нэх гээд 520 бага байх нь. За 520-аа дарлаа. 524. За 78, 206, 306, 350, 520, 524-гээд үсэг хэрэмбээр биччихлээ. Гэрийн даалгаварт дараах тоог жишээрээ. За дэвтэртээ бичээд жишг нь байна. 2 дугаарт нь тоог үсэг хэрэмбээр бичээрэй. Тэгэхээр 6 тоог үсэг хэрэмбээр бичихнэ. Хичээлдээ идэвхтэй оролцсон та бүхэндээ баярлалаа. Дархлаагаа сайн дэмжээрэй.